маш их чимээ хүмүүсийн гатаа гараад ингээ амьдрал өрнөжөөд. Тэгээ бас тэнд нэг хоёр эрэгтэй эмэгтэй муудад байгаа юм. Гатаагаар дүрслэн тод биш. Амьдралын хэмнэл гэдэг үг орж. Гэр бүлийн хоёр хүн гадуур ингээд ажил мэжлээ гэдэг ч юм уу амьдрал өрнөж жаад тэгээд муудц. Ер нь муудц. Гэхдээ чамаас боллоо. Чи орлого олигтой болдог бол би өөж ингэж амьдрах. Зөрчин хэцүү. Урамсаа углан байж ажиллах. Шүнгүү. Би тэрнтэй суусан бол одоо сайхан амьдрах байсан. Хөлөө минь газар хүрэхгүй л явчих байсан баг. Яаж явж чамтай суучдаг. Тэгээ халаглал харамсаад байна. Ингэж явж байгаад өвчин тусаад. Чин зөөрөд ихгүй. Даанчтай. Үзээ яд чинь гээд нэг уурлал нэг уйлж мөлөл. Тийм хэрэгтэй юм дуурахгүй мó өөрийгөө бас буруутгаад би л уус ингэж амьдруулж байгаа. Нөхөр нь ямар ч гэсэн гараал гадаж явах ингэж амьдарч байгаа юм тийм үгс. Тэр нэг цэцэг төрөлн татсан найз. Тэр найз нь гэсэн чинь ихтэй уншиж. Лэнтэй ч юм. Сэтгэлээ харагдав. Ямараа ташруулал төрөд. Тэ бодчихл тэрдээ сууж харах. Тэгс. Яг сохорцсон байсан. Ирэн салтгч. Тэр энтэйгээс уучдагч. Тэгээ нөгөө эмэгтэйс асууж би сачтай юм л. Андын харах. Тэсэн эмэгтэй нь баярлаад омөрчлөө инээдээ нуугаал. Тэтэл тэхвэсэн гэсэн юм. Эсвэл сайн байсан гэдэг тийм бодолтой. Чи өөрөө л мэдгүй таа. Тэгээ нөгөө эрэгтэй нь гайхаад ч одоо яг юу гэсэн үг. Сэрэний урлагийг харахад дуртач байгаа юм шиг. Өөрөө мэдчихэж. Тэсвэр гэвэл яах вэ? Эрэгтэй элчин л чамтай байхдаа амар тайван байх юм аа. Амар тайван. Шууд хэлчих чадахгүй л. Нөгөө эмэгтэй тийм үү? Би чинь нөхөртэй л. Хүүхдтэй л. Хоёртой санаагаа ирэхэд ойлгоо. Шууд хэлчих. Тэгэл тэндээс ямар ч нөгөө чинь гэртээ хараад ер нь бол эрэхтэй бараг салаад энтэйгээс сууя гэсэн. Нэг юм зоригтой болж байгаа юм шиг. Тэг гэртээ хараад гэр орноо хараад нэг эрүүлж таруулж харчаал. Хүүхд мөхөд байх. Тэгээ ихнэр харсан чинь дургуун нүрээ. Баян баярлалаа. Энэ тэр ихнэр нь жоо шуналтай. Уттай зүтгэх юм тийм. Чи ингэсэн. Тэгээ ихтэй унтчихын л та тэр нүүтэн зур чимдэн тавцаа игээд таавал гараа хөвчл. Тэгээд нэг эрэгтэй найзанд очиод жил юм яриад ганц нэг юм уучаал. Тучлаа. Маргаашсан зүгээр тэндээс ажилдаа явал мөнгө төрөг
цуглуулъя гэж бодож байна. Байр юусэн гэж. Тэр нөө цэцэрлэгт уулзсан найз юм гэхдээ эхнэрийг яаж аваад эхнэрийг уулна. Найз юм ихтэй болохоор өөрөө гоёж гадал өөртөө анхаарал. Баярлал дуу аялал эрхийн хандыг ойлгосон. Тэр нь гэрээс явсан гэдэг нь мэдсэн. Тэгээс одоо яаж нийлэх юм гээд бийцсэн мэл. Урлаг мурлагийн ажил. Үгүй байна. Тэгээд тэрнээс хойш юу яаж юм л та. Нөгөө эрэгтэй тэр найз эмэгтэйтэй бүгд өгч. Нөгөө эмэгтэй амар баярлал. Нэг юм насаараа хүлээж өссөн. Тэгээд тэр хоёр нийлээд баярлаа гадар матар зугаалаад хоолмол идээд баяр хүртээ. Ахмадлагш. Өнтөд нийлж байгаа шинэ байр маранд ороод нэлээд дэжгүй байр маранд ороод. Айтайхан. Одоо нөгөө ихнэрлүү шилжиж байна. Сүмсэн хийнэд байна. Сүмсэн сэцэн ампуурсан бараг ашиг мэрхэн борсон. Нэг хүүхэд байсан юм шиг байна. Тэрлүүгээ уурлаа. Өөр мөртөө сахар бодсон. Сүмсэнд орд юм. Өөр замарцсан гэдэг шүү. Энийг нэг харны бүрээ төр. Хандж байгаа юм шиг. Эрэхтэй яг хөө тэр эхнэрээ жоохон гондоо байгаа юм. Мэдээл байгаа юм байна. Жоохон санаа зовол. Тэгээ санаа зовсон ч гэсэн нэг талаасаа болгоо надтай ингээд нийлээ хүн юм байна. Би ямар өөрийгөө тэгж өөрийгөө бодож чадчих. Гэтэ нэг тийм хөшин хүс биш байгаа даа. Залуу тэр эмэгтэй бол ажил төрлийн тамгалтай амьдчихар л. Одоо тэр өөртөө арчаатай өөрөө бие дагаад амтрын үз. Намайг хахад миний одоо үнцэн нэлдэхгүй. Харилт дандаа гэж дорд үзэж илүү юм харж идэгсэн. Одоо тэдний үнцэн мэдэрч байгаа илүү. Хүн чинь ингээд үнцний юм мэдэрч байгаа уныхаа сэтгэл тайм илүү бүтээмжтэй сайхан амьдарч болтгол. Гэсэн чинь тэр сүлд суусан ихнэр нь хүүхдтэй болох нь гэсэн чинь хүчин тусчлаа. Тэрт орж. Тэгээ нөгөөт нь чаавс юм тусцыг тэрт орсон нөгөө ихтэй чи халамжлал. Өөрийн хоёр ч айгүй байтайхан биедээ хайртай мөн нанзаад халамжлал. Нөгөөт нь ч тэгээ санааг нь зовоочтой одоо. Тэгэхдээ бол 50-нд ажилтгалаа гэж тэгэл хамаагүй анхаарал биш. Тэгээд явж байгаад юу яачлаа вэ? Нөгөө эмэгтэй нас орчлоо шүү дээ. Тэгээ нөгөө эрэгтэй чинь тийм хав хаас амьдрал бүр ямар ч хүлээвд гасалдах шаналлах манлах гэсэн хүлээц. Юу вэ? Дараа гэж адж жаргалтай болох нь гэсэн юу тохиолдох нь яагаад надад тийм гэж байгаа. Гайхаад шоконд ороо. Ойлгохгүй. Тэгээ нөгөө нэг өмнөх нарийн сонсчвал энийг л амар тачханд л гээд бас бахна. Тэгээ эрэхтэй юу яаж юм л та бүр хүлээж авч байгаа уул муулаар хэсүүчлээ жоохон бясалгах юм. Зүгээр л алхаал нөгөө бадарчлаа татвар.
илүү одоо тийм хувь тавилан гэдэг юм тухай бодоод байна л та. Яагаад юм болж байна? Ямар учиртай? Ер нь энэ амьдралын чухал учир юу юм? Энэ хувь тавиланг дагавал энэ жаргачч болтгоо, зовтчч үү? Ингээл энийг дагаад амьдрах юм. Тэгээ хизээ хаана юунд хүрнэ гэж цаашилж амьдрах юм болж. Тэг урд нь ингээд ямар ч тийм юу байхгүй болсон. Энд чинь ингээд нэг гэр бүлтэйгээ ингээд сайхан амьдрал гэр бүлтэй чинь тэтгэн хамгаална гэж байна. Одоо ямар ч утгагүй болсон. Урталт нь ирээдүйд нь харагдах зураг байх. Тэгээд энэ хувь тавилан утга учир цаашаа яах вэ? Тэгээ сүм хийд таарал сүм хийдээр ороод туслахаж үзэл хайгаал яваал янз бүрийн газраар. Тэгээ яг нэг юм сэтгэл тусах юм болдохгүй л тэгээ нэг байдгалыг намлаад хөх мөхтөхөө бодохгүй байна. Барих мэрхэнд орж гэж бодохгүй зүгээр л. Энэ л ойлгом. Тэгээд яг л нөгөө өмнөх шаналл мандал зүгээр л хоосродгүй л. Юу ямар мэдрэмж мэдрэх ёстой гэж ойлгох. Тэгээд сүүлдээ тэр юунд амжиж чинь модон дунд ширэнгэнд тийм юм байшнар хууч юм уу даамаа хийгээл зүгээр л байгалаар амьдч. Тэгэл өдөр болгон амьдтыг ажиглаад, тэнгэрийг ажиглаад, тэтгэж тэр салхийг байгалыг ажиглаад хараад амьтад яг юунд тэмүүлж амьдч. Тэгэл байгалийн утга учир нь өөртөө зүгээр ингээд баруун шороноос хамгаалах нэг гэр авахаа тэгээд идэх юм хат төлөвлөж гэж өөр ямар ч тэг нэлээд хугацаа одоо үйлцэн ээлжлэл өнгөрчин л төрсөл ганцаар ойр хавийн нэг тосгон мосгон хаяардаг хэрэгтэй юм зөвлөх гэж чинь. Тэг нэг өдөр нэг юм энд гэрэл асна гэдэг сэтгэлд ч энд юм нэг зур юм санаа төрчихлээ л дээ. Би ер нь амьдрах гэж чиг. Би бүр хүч үзье гэж бодож. Гэтэ жинхнээс өгөх биш. Плиг мэдрээ гэж бодож. Тэгээ зүгээр дэш харагдсан. Хоол мол идэхгүй тооног. Гэлтэш хараад итэл үсэн юм шиг. Тэгээ би ингээд мэдээ алдаад хөрөөд нэг сул цогцоод тэр суцаар нь цосод арай хийж гүйж байгаа. Тэгээд тэр нэлээд хөлтэй ортож. Тэгээд тааштай тэнгууд энэ бүгдээд сүд юм уу удмынх нь насварсан хүмүүс юм. Алгаар нь орж ирсэн юм. Одоо ирж авдаг шүү дээ. Авахар ирсэн юм шиг. Нэг хоёр биш. Нэлээд тэрийг мэдэр чинь харахгүй байгаа ч гэсэн. За намайг авахар ирчтэй. Одоо бодвол нөгөө ирэлэг мэрлэг нь ирэхгүй байгаа бодвол эсвэл тэр байдаггүй байх. Эсвэл би тийм ч нүгэлтэн биш бол. Гэсэн бодвол тэгээ хөвтчихсэн нөгөө өвгдээцийнхаа яриаг нь сонсч гэлж. Шүүм нүг нь өндөрлөх баялаг юм байгаа юм шүү дээ. Ингээд хөвчл хайр юм да. Хийж бүтээх мэх байгаа юмс. Тэрийг олох бодол болсон яваад байсан юм да. Тэг ингээд дуусчил яалтаач л дээ. Өөрийн сонголт юм да. Гэл тиймэрхүү яриа ярьж байгаа. Тэг ингээд сонссондоо жоохон баяр төрч. Дэм байдаг байна гэж байна. Ямар нэг зүйл байгаа гэж мэдээд байсан. Тэгээ нэлээд бүр амьсгал сүлдээд амьсгалж чадхаа болоод нэлээд ингээд сан харагдаад ирчихсэн чи гэрэл цутж. Дээрс хурц гэрэл тусч. Тийм ихтэй үний хамлаа. Тэр гэрэл тусч байгаа гэрлнээс нэрийн дуудаад явахад бэлэн үү гэж асууж. Тэгээ нөгөөд чи юу гэж хариулт юм блэ? Явахад бэлэн биш одоо зүгээр үтсэн ч хэлсэн. Тэгээд чимээг бол
Энэ нөгөө гэрлийн эмэгтэй хажууд нь суугаад инээж энийг инэмсэглээд за би чиний үнэхээр явахгүй гэж мэдчихэж байгаа. Чи юу хайсан? Юу мэдмээр байгаа? Тэр нь бол бодлоор л ирж байна л да. Тэгсэн эрэхтэй миний юу хайж байгааг мэдчихэж байгаа хаа. Тэгээ нөгөө гэрлийн эмэгтэй бодчихно л. Тэгээ эмэгтэй за яах вэ? Чи зоригтой мөртлөө зоригтой бөгөөд шийдэггүй юм. Тэгэд чи эцсийн хүртэл тэрчиж тууштай байж чаддаг юм байна. Чи шаналж битгэрч буруу дараа болохыг сонгосонгүй. Чиний эрэл чаагуулчсан. Чиний тууштай байдал. Энэ зан чанарт чинь таалагдж байна. Энэ бүхний чинь дэмий өрмөргүй. Үгүй хэмээргүй. Чи эдгээрээ хүн төрөлхтний төлөө, хүмүүсийн төлөө эрэгтэй зүйл төр зориулвал юм. Тэгвэл тэнгууд эрэгтэй тэгвэл би юу хийх хэрэгтэй вэ? Би чамд биелэг өгье гэж. Тэгээд энэ бол учрал. Чи хүмүүсийг зөв хүнтэйгээ учирч үнэнч тууштай аз жаргалтай амьдрахад нөхтөл. Тэр замыг нь заан чиглүүл зөв сонголт хийхэд нь тусал тэр ухааны сураг яг л өөрийнхөө тэр зан чанаруудыг бусдад зааж өгнө. Хүүгээр чинь дутаж явагч нь хүмүүс буруу сонголт хийсэндээ л харамсаж халаглаж амьдралаа өрн тараа. Зарим учралд үгүй гэж хэлэх хэрэгтэй. Зарим учралд тийм гэж хэлэх хэрэгтэй. Гэтэ хүмүүс энийг ялгаж салгаж чаддаггүй. Бас зарим харилцаанд ч цэг тавьж чаддаггүй. Сонголт хийж чаддаггүй. Зуралцаар байдаг. Ингэж өөрөө өөрсдийнхээ ирээдүг балж чаддаг. Хүн бүр өөрөө гэсэн тавилан заяа. Заримдаа тавилан заяанд нь даатгаад орхих хэрэгтэй хүмүүс байна. Заримд нь тусалж дэмжих хэрэгтэй. Заримаас нь тусламж авах хэрэгтэй. Авсныхаа хариуд өгөх хэрэгтэй. Янз бүрийн харилцаа учрлууд байдаг. Учрах ухаан гэж юм байна. Түүнийг олж танид бусдад хуваалцах. Иргэд чинь байгаа хүмүүс. Учрал бүхнийг таньдаг байгаас. Ялгаж салгаж мэддэг байгаас. Хүлээсэн хүнтэйгээ уулзраасаа. Өсөхгүй хүнээсээ холдож сурч. Холыг артуулж буруу холбогдсон хэлхий зөв чиг рүү чиглэсэн. Илүүтэй өөрөө ухаан таних хэрэгтэй. Тэр бүхнийг судлах хэрэгтэй. Хүн бүрийг ажиллаа анзаарах хэрэгтэй. За болж гин үү? Нөгөө ихтэй лэн сонсоод ямсгаа аваад тийм байна. Ер нь бодоод тахна миний амьдрал саартай сайнтай учирчжээ. Тавлангийн эрэлт нам надаар тоглох шиг л болсон эдэж. Тэстэн би үннийг боллоо. Хүмүүс зүгээр л аж төрөн амьдрах гэж ирдэггүй. Хүн болж төрөөгүй. Бид нэг нэгэндээ өөрийн чадах зүйлээрээ дэм тусалж шаардлагатай харилцаануудаараа холбогдсон хэлхийдэж шаардлагагүй харилцаанаасаа таслагдсан өөрсдөө амьдралыг өргөжлүүлэн зурсаар хэлэхсээр явдаг юм байна. Ямар хэлхийг хэлэх нь хүнээс өөрөөсөө шалтгаалдаг юм байна. Сонголтоос нь хүн заавал шаардлагагүй харилцаанд өөрснийгөө зовоож явах шаардлага. Шаардлагатай үед ганцаараа байж сурах хэрэгтэй. Эрэл хайгуул хийж үргэлж суралцах хэрэгтэй. Амьдралын үннийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Сайн хүмүүс байна. Саар хүмүүс байна. Сайн хүнтэй учирсан хэдийч түүний тэнгэр аваад явчих болтго юм байна гэдгийг ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ амьдрал бүхэнд мөхийг өгөөгүй шүү дээ. Энийг бид хүлээн зөвшөөрч үнэтэй нүүр тулах хэрэгтэй. Тэст нь би хүлтэй нүүр тулахад энэ амьдралын утга учир бол үүрэг даалгавар юм байна гэж бодож байна. Бид амьдрал янз бүрээр амьдарч, харилцаж, мэдэрч, өсөж, хөгжиж, туулж, өрнөж амьдардаг хэдий ч энэ бол суралцж байгаа л хэрэг. Амьдралыг янз бүрийн өнцгөөс танин мэдэж байгаа л хэрэг.
Тэ бид нар идэхийн тулд биш, амьд байхын тулд биш, гэрлэхийн тулд биш, ажиллахын тулд биш. Энэ дэлхийр дээр өөрийнхөө өгөгдөл байгаа бүхний хуваалцах гэж ирдэг. Түүнийг таних, мэдэж, өнгөлж, тордож, улам хөгжүүлж, улам нэгнээ бэлхан дайлах учиртай юм байна. Энэ амьдралд зуурч зүгдэх зүйл байх тоолонд өмчөрхөж, алдахын айдас тумбан шумбаж, олохын ирэлд хатаж, өөрсөндөө л зовлонг хураадаг юм. Бидэнд үндэ энэ амьдралд юу ч үгүй. Бүх зүйл төр зураг. Тэр дурсамжууд, тэр мэдрэмжүүд, тэр үйл явдлууд цоврон өнгөрсөөр амьдралын чимэг болж, өнгөлж, тийг мэдрүүлж, амьдрсан гэж мэдрүүлж, амьдралыг илүү амьдлаг болгодог бол та. Гэтэ гол цөмдөн бол үүрэг даалгаварлаа та. Энэ бол хизээч энэ амьдралд хувиршгүй зориг, зам мөр болох юм байна. Бусдын зүгээр л туслах зүйл. Би утгагүй дээд утгагүйг мэдэрч, хоосны дээд хоосонд умбаж байхдаа энэ хүү бэлэг, энэ зорилгыг чинь хүлээн авахд яг л энэ агшинд мэдрэгдэж байгаа зүйл би өөрөө үнсэн шиг мэдрэгдэж байна. Тиймээс би оролдоод үзнэ. Би хичээнэ. Би хийх бол. Энэ ямар чухал ажил хэрэгвэ гэдгийг би мэдэж байна. Би илүү зүйл хүсэхгүй. Үүнд ч би хангалттай талцгаж байна. Баярлалаа. Тэгээ нөгөө эмэгтэй цээжинд нүрээд цээжинд нэг гэрэл хийчээд тэгээ яваад өглөө. Тэгээ өвгдээцүүд нэг тухан дээр нь очиж өнөрлөчээд бид нар үргэлж хамт шүү гэж хэлчихэд бас явдаг. Тэгээ нөгөө эрэгтэйнүүдээ нэг ямсгаваад усуугаад нүүрэнд нэг юм бояа татарч ингээд ягараад нүдэн гэрэлтэй тун дүүрсэн гэж байна. Тэгээс өөрөөрөө бахарах чинь даваад гараад ирлээ. Өглийг даваад гараад ирлээ. Тэгээ ингээд цааш нэр амьдрын гэсэн итгэл төрч. Бас сонирхол сониучсан. Тэгээ багаар тэгэхээр эргэн тойрноо дахиж тэр өөр нүдээр хараад амьтдын хоорондоо очирч байгаа учраас тэгэл хүмүүсийн нөгөө яг тэр нүдээр бүгдийг нь харж нэг бүрчлэн хараад ийшээ яваал байнга ингээл гадуур яваал зүр хүчтэй. Тэгэл улс орондоо нэг одоо аймаг хотуудаараа ч явж судлаад гадаад руу ч явж үзэл орны хүмүүсийн хооронд очирл маш их судалж. Тэр нь өөрт нь маш сонирхолтой. Зүгээр л нэг л өнцгийг нь бариад энэ дэлхийгээр нэг харахад ямар агуу баялаг юм бэ гэж бодчих. Ямар өчүүхэн орон зайд амьдардаг байснаа маш тав тодорхой мэдэрч харж. Тэгээ явжгаад нэг аяны найзтай бол өөртөө надлаас аялдаг. Тэгээ тэрийг бас ажиглаад хар тэрэнд бас нэг өгд байна. Тэгээ нөгөө нэгийг дайлна гэдгийг үг ойлгох. Тэрэнд байгаа өгдлийн нүдээр бас харж гэж өөрийнхөөгөө харна. Тэр хүний өгдлийн нүдээр ч гэсэн үзвэл нөгөө хүн ч гэсэн өөрөөсөө гадны залуу гэсэн. Тэгээд өөрийнхөө өнцгөөс хараа явдаг гэсэн бол одоо ингээ хоёр хүний өнцгөөс хараа явдаг гэсэн ч бүр амьдрал бүр баялагдсан. Тэгээд хоёлаа аяга баярлал амьдралтай танилцаад тэгээ явж чад гуруулаа болоод дөрвөлээ болоо. Тэгээд тэр дөрвөн өнцгөр чи хараал амьдралтай бүр амар сонирхолтой. Маш их баярлж. Ямар хазаар ийм сайхан зүйлийг олоод мэдээд харж байгаа. Үнэхээр одоо завшаантай юм. Ямар гайхамшигтай хэрэг. Энэ үн цэнийг нь мэдэрч байгаа юм бол тэр сорилтууд, даваанууд тэрний бас юм болж л байгаа. Тэр мөрөөсөө сонирмш. Бүр ингээ улам л олон өнцгөр энэ амьдралыг таньж мэдхийг хүсэж.
Тэгээд ном бичиж эхэлж байна. Тэр тэмдэглэлүүд явж байгаа харж байгаа мэдэрсэн бүхнүүдээ бичиж эхэлж байна. Одоо тэр үүлдэхийг хүсэж байна. Тэгээ нэг бот ном гаргаад хоёр дахь нь өргөжлүүлэл яваал байна. Эхнэр хүүхдтэй болсон. Болуулаа болсон. Нуурчсан 3 4 ч ном гаргав. Тэгээ ерөөсөө дуусаагүй. Ингээл ханж манд гисаад үргэлж сурлаа. Үргэлж ирж хайгаал тэргээ өв болгоод бичээд үлдээгээд ирсэн. Ингээл ингэсээр агаал дууснаа л гэж бодчих. Дуслаа л энэ бүхнийг юу гэж байлгал таньж мэдэж энэ хүмүүст энэ бүхнийг хүргэх хүмүүсийн амьдралын баялаг зүйлийг олж харж чадахгүй тэр хүнд энд амьдарч байгаа дуустдаг гэж бодохтой харамсан. Өөрийн намтар тэгээд тэр ам тулсан тэгээд тэр хархан цүүд маш сэтгэл дүүрэн баяр ёслолтой амьдарсан чинь. Яг эндээс харахад бол яг юм чин зоригтой тэн үргэлжийн эрэл хайгуултай тэгээд талархалтай яг саний юм шиг ингээд явж байхад бол сорил тогтон Монголын амьдралын дүү асуудал масуудал гэдэг юм уусаа наалтахгүй л байна л та. Маг юу гол нь тэр татраа юу дүүрэн амьдарч юм байна гэж харагдчихна л. Тэгээд ямар ч гэсэн хөшрөөд одоо нас бараад нөгөө гэрэлтэй эмэгтэйтэйг олцож. Тэнүүд бол нэлээд бахархалтай. Хэрэгтэй бол. Тэгээд нөгөө гэрэлтэй эмэгтэй. За хэр хувьдаа ерөөхдөө бол байгаа хаа гэхдээ миний хувьд бол энэ зүгээс бол үнэхээр бүрэн дүрм. Ингэж бүрэн дүрм өхнө гэдэг ч тийм олон биш хаа. Тэ байл болох л үйлдэл хийчихсэн. Хүмүүст төвч хүмүүс бүрэн дүрм энэ амьдралыг дүүргэсэн гэж үзэж. Тэгээ одоо би бол явхад бэлэн боломж олгосон танд талархлаа. Дүүр хэлгүй балгаа. Тэгээ эмэгтэй чинь би чамд дахиад нэг бэлэг өгөх бол энэ бол шагнал. Тэгээд тэр шагналынхаа утгыг ойлгоод байгаа л да. Тэгээ би уганд болох гал болоод. Би ойролцоолол хэлээ. Тэр өөрийнхөө мөн чанарыг манаж дараачийн тэр мөн чанартын одоо дараагийн хүн тэр мөн чанарыг тээж төрөх юм байна л та. Тэрний дээдэс нь болно гэж. Тэгээд тэр мөн чанараа түүхэхтэн туслаарай. Юусанд бол одоо дээдэс олж дэвшиж байгаа юм. Тэгээ нөгөө ихтэй батн баярлал одоо талхалтай хүлээж авах болно. Маш их баярлж байна. Аа тийм байна.